Oh, yeah, I thought I bought Хүний хажууд юм байх гэхээр кринжлээд идэв юм. Би ганцаархтаа үнэ амар сайн ярьдаг байхгүй юу? Яг онгоцны буудлаас автобусан суух гэсэн чинь 30-40 минутын дараа ирэх юм болоод таксид чухлаа. Гоё юм байна. Одоо усан парк хамгийн ихний зогсоол усан парк руу явцгаая тийм ээ. Тэр ихтэй одоо гадар гэж байлаа. Болчоод ирэх хүчтэй толмоор аваад байгаа байхгүй. Тэгэл гоё. Би яг ингэж За энэ Шинва гээд парк дээр ирлээ. Одоо бид хоёр болохоор зөвхөн усан парк дээр нь тоглох байхгүй юу? Усан парк дээр ирчихлээ. Тэгээд буудлын маань 3 цагаас чек-ин учраас буудлаа хүлээж авах зураа ер нь энд бай гэсэн плантай байгаа. 12 цагаас энэ нээдэг гээд одоо яг 12 болж бид хоёр усын буудлаас таксидаа дишээ хүрээд ирчихсэн. Тэгсэн чинь 12-оос нээхдээ ийм их уучртай байж энэ төр. Энэ бол гадаах хэсэг нь байна. Сая энүүгээр инэрлэгт хоёр гуулсаад тэнд байгаа тоглоомоор инэрл ганцаархнаа уулсан. Тэр бол арай экстрим санагдаад би ороогүй. Энүүгээр бас уурсах амар байсан. өстөдөө тэндээс очив. Тийм, тэндээр тавьж аваад ирэглээ. Усан парк анхудаа ирж үзэж энэ ер нь амар гоё юм байна. Мэдээ. Хоёул гоё нартай хэсэг дээр очиж зураг авах үлээ тийм. Энэ тэнцэн тэр талдаа усан парктай энэ хар барилгын цаана тэнцэн Коломын одоо парктай тэнцэн наадтал нь бас лаунж паб бар энэ төр байд юм байна. Зүр энэ хав айгу хөөрхөн юм байна шүү. Усан парктай дуу тоглолтоосад гараад ирсэн. Одоо бид хоёр буудлын руу явлаа. Вау, наалнаас хөөрхөн том зайтай юм шүү дээ. Би ч уцаас энэ таа хөглөө байна. Халаад явах хэрэгтэй юм. Ингээд ямар ч хөнгүүжээ 25 сая өөртөө тооцоо хийгээд гарч ирж байна. Яг каунтерсыг яг юм аа. Яа бүрээ сүнсэн гэж үг шиг. Тэ амар чийл байгаа хэвээр бүрнэ.
Чөтөр усан баатар тоглож ирээ. Шууд удаад тэгээд унцаараа амар сэрээд уг нь орой гас план хийсэн. Тэгээд бүр амар ядраад босож юм идчихээ. Тэг би болохоор шууд буцаад унтаад. Хоёрын хоёр дахь байрлах байр бол энэ байна. Ирж очиад тавьчаад явлаа. 3 цагаас чекин хийн. Орчин бүр амар хөр. Яа, энэ бүр fire. Уржинээс шууд үгүй. Hi. Have you seen my boyfriend? Энэ нийт Би энэ үгүй наа. битгий харуулаа. Ани дээрээс аяг хүүхэд байдаг. Миний энийг харуулах юм. Энэ холцсон хэсгээ нуух хэрэгтэй. Энэ та нар цэцэг гэж харж бодож байна уу? Өндөг бууцаа. Надад бүр нөө байн шаа шүү дээ. Тэрийг нийлдээ зүгч аваа болцсон. Өөр бүр байн шаа. Энэ бол бууц. Хэ та. Вау! Хүйн аим хөөх харагдсан юм байна. Оо гайхалтай. Тэр хав бит хоёрын дөрөвний байсан кофе шоп байгаа ахгүй. Тэгээ наашаа ирээд 70 рүү гарахын тулд заавал энэ уулан дээгүүр нь тойрч байгаа шүү дээ. Бит хоёр замынхаа бараг 60-70% нэрсэн тий. Одоо уруутгалттай өгсөх нь бол болчих шиг байлаа. Энэ л та амар гоё. Энэ ихтэй энэ камерын дээр амар жижиг юм яа харагдаад байна. Энэ замаар бит хоёр халахж ирсэн хэвээр кофе шопоос. Энэ бүр хаасан чэжүүд энэ уулын орой дээр яваа хүний замтай байна гэдэг чи юу гэсэн хэлвэ? Харин тий. Амар. Тэрүүгээр юу амар хүмүүс аваад байна? Тэнд юу байна? Тэгвэл тэгэж энэ уулын орой дээр ийм гоё нутгийн марттэй таарлаа. Энэ coconut juice сорт юм байна. Гэхдээ амар муухай амттай. Тасаа оранж байна. Энэ болохоор podo juice юу лээ? Ус үзмний juice. Энэ 70 рүүгээ орохын тулд ингээд ийм том зам туулаад ирсэн чинь энэчнээс тикеттэй байна. Гэхдээ тикет нь маш гайгүй. 2500 хавцаа юм байна. Тэгээд ийшээ одоо орох юм бол яг 70 тэг ингээд тойроод тэнцээ буцаж гарч ирд юм байл. За төлбөрөө төлөөд ороод ирлээ. Oh my god. Амар үзэсгэлэнтэй энэ. Үнэр нь одоо бүр яг гоо 70 өнөр нэрч. Эндээсээ байрсан загсаа шууд ингээд сүүжүүтээ идэж ийн гэж боддоо. Амар гоё яаж гисэн. Битүү амттай наалтцсан. Энэ доогоор нь бас амтангүйгээд бүр яг өглөө.
юм шиг гэж нэр үнэхээр гайхалтай. Гүүртэй хэсэг бол бас маш гоё харагдаж байна. Яагаад байгаа юм бэ? Бол даанчтай би плаж дэйшээ матсан шаашаа ям. За бид хоёр дахь байрлах газар ирсахгүй тийм пеншн заяа. Амар хөөрх юм байна. Тэгээ энэ пеншн дээрээс нь амар хямдхан заяа. Энэний бүр ингээд өөртөө хоол хийж идэх бүтэн бүх хэрэгсэлтэйгээ хөрхөн ширээ сандалтайгаа энийг том ортой яг хоёр ортой мортой салгаж авч болох байсан л та. Гэхдээ энэний бас перонда тий. Перонда бүр амар том хөрхөн. Тийм тэгснэ бүр ширээ сандалтай. Одоо хамгийн гоё наа. Тэгснэ хамгийн хөрхөн тэр яг уртлынхаа модон дотор бүр оранжтэй. Хөрх Европ биш л. За бид хоёр одоо жоохон амарч байгаад гарнаа. Гадаахан ийм хөөрхөн. Гадна талаас ийм барилга байна. Бүр нэр яг ямар ч солонгос vibe алгаад энэ дотор. Ийм томороо бүр ургацсан. За чи хөргөө. Хулгай явах. Хей. Миний нэг нүд өвдөд линза тайлчихсан. Энэ болохоор одоо пеншны офс гэж байгаа байхгүй. Чекинээ эндээ хийчихэд хойшо пеншн руугаа явд юм бэ. Амар хөөрхөн. Яхаас цааталтай нэг давхартай хоолны газар жоохон лонж маягийн юм байсан. Хоёлын энэ хийлийн таун руу орж үзэх үү? Таач үзсэн. Хийлийн таун. Хоёул цаатлаас нь харсан байж магадгүй тийм нэг. Хийлийн таун маань үнэхээр хийлинг байж чадчих шиг бай. Тийм ээ. Энэ амралтын газар юм биш үү хийлинг гээд. Зүгээр хийлинг таун гэдэг нэртэй амралтын газар байсан байна. Хөөх юм шовгор байшингуйттай. Юм байна. Тэгээ энэ жоохон нэг төвхтэн байна. Амар амтантай. Хаасайгүй юусэн. Нөл амттай. Гадаа цаг агаар бүр амар гоё. Тийшээ харах юм бол нарт ингээд жаргаад амар гоё. Тэр гарч ирсэн алхаж байна. Тэгээ энэ хав жоохон зэлүүд болохоор зам дээр нь бүр машин жоохгүй. Энэ бүр амар гоё газар байна. Ийм юм шиг ирнэ. Энэ цэцэг үү? Үхцгээсэн юм шүү. Өө жинэс цэцэг үү? Муухай цэцэг үү те? Наастаа бүр ингэ. Энэ одоо нэг тийм ямар амилж гарч ирээд Монголын цагаа. Тэгээ энэ дайжгүй газар энэ гэсэн чинь дотор нь амьд хүн байхаа үгүй мэдчихгүй. Аимшиг кино шиг газар. Энэ кафе тийм мэдэх нь нүрсэд цэцэг шиг. Энэгээр хамгаар ордог юм шүү дээ. Бужаа матчаа гинэ бөөхөө. Энэ цэцэг хаа нэг юм байна. Энд анилдаг шээ. Яна хурчвал энэ яг нэг wires дээр үйл яхан. За яриаггүй л. Яа амьд байна. Яа бэлэр юм бэ? Энэ бол гэхдээ үнэхээр vibe-гүй газар гараа. Бүр бүх цонхон гаднаасаа юм таг харахгүй заа. Энэ дотор ороод бит хоёрыг чанаад идсэн байвал яа. Бит хоёр мэдгүй. Одоо энэ портрет бит хоёрыг хүүрийг ачиж явна. Гадаа түүний мах идэхгүй энэ төр. Яа би сайхан агмаар бодлоо үзсэн шүү.
Тэр ер нь гиз цутгалаа учраас хоол бол авчдаггүй. Гэтэ би бол яг нууцхан цаана мах идмээр байгаа. Гэтэ угаасаа одоо мах идэх юм бол бүр дэлбэрч бүхэн. Гойм аваад тэгээд энэ чонгоо гээд сөөжүүний төрөл гэтээ энэ амар алкогол багтай. Бараг жимсний амттай дээ ер нь. Тэгээд зүгээр sparkling зүгээр white wine шиг амттай байхгүй юу? Энийг бол уучнаа. Ахиуж чаддгүй хүмүүс ер нь чонгоо тэгээд хань яах вэ нэг ууж үзээ. Тархи маш таагчсан. Долцоо аяг нь энэ байлаа. Бүр 3-ыг гэсэн чинь. Нэг sparkling зүсгсрээд байх юм. Том аяг нь жоохон уухгүй зүг шууд ингэ дүүртэл. За яг босоод. Нэг нь хэвчээч. Архийг бүр ингэж өдөө болсон байна. За хэмээ. Чао. Оо. Янзаг. Автобус мэдсэн. Маш гоё амттай. Гэтэ энэ бол үнэхээр гоё амттай монголчуудаа. Энэ бол нөхөд тав айх гэж бодож болохгүй. Энэ Монгол руу оруулах хэрэгтэй. Тэгээ энийг бол Монгол руу оруулах хэрэгтэй. Би яг оруулж болж байна. Тийм өрсөлдөгчнөр байх ёсгүй шүү. Гэхдээ тэд нар чинь бага штэ 6 мургаатай. Энэ 17 гэдэг чинь бас гоо. Үеийн бүр энгийн сүүжүүнээс өндөр юм биш. Энгийн сүүж чи 12 үсттэй. Яаж тийм ч юм бол 17.7%. Тийм баха энэ сүүж хараа 10 үсттэй. Sorry энэ өөр зүгээр хойто энэ 17.7 гэсэн маа. Зүгээр энэ 17.7% цагаан вайн юм байна угаасаа. Тэмүүтээ яг алкогол нь 4 биш 7%. Тийм билүүтэй. Яг пив. Тэгвэл яг яасан шиг юм. Яасан тийм яг яасан. Энэ бол ерөөс тийм баг алкоголгүй гэж бодчих хэрэгтэй та бүхэн. Харин халууссан юм уу? Чи бүт ус яриад байгаа. Халуун. Чи ус хийсэн шүү дээ. Гэтэ энэ үнэр нь бүр амар nice юм шүү дээ. Энэ болохоор гүнжтийн тостой. Тэгвэл яах тэр мэдтiin. Дээрээсээ өндөгтэй ахгүй. Тэгээд амар гоё амттай. Би энд амар дуртай. Одоо би идэж үзүүлцгээе. За энэ бол гомон. Яг үлээг дөх хэрэгтэй. Амар. Яг хаттай айхтай. Тэгээд одоо энэ ажлын хайрхнаас нэг болгоод өгөх хэрэгтэй. Тийм ээ. Энэ бол аялал юм. Ингээд татсан байгаа. Гад баярлаа. Энэ юм хөөх хайр. Монголд ч нэг юу. Гэртээ гой сүнээр л. Эсвэл зүгээр уснаас уух том ба. Би яаштай манай юм нэг химэл шүтдэг байхгүй. Тийм жижиг аяа болох юм бол надагч. Шүтдэг нэг химэл шүт. Энэ аяг авсан дээ. Байхгүй бүртгүүлэхдээ уулаа ирээ. Энэ хартаа. Oh my god. Oh my god, энэ бүр амар болчих.
Йоо энэ үе юм уу энэ? Бүр ингэж заавал болох хэрэг байгаа юм уу? Энэ хаалган өнгөтэй. Оо. Тийм ба. Бид хоёр болохоор өнөөдөр гоё музей үзээд чийлэр гэсэн чинь үнэхээр ядардаг юм байна гэж бодсон. Сах юм идчихээ зүгээр л оршихоор шийдлээ. Уухаараа. Уушнуухаа шидлээ. Ухаа. Тэгээд одоогоо бид хоёр тэжи болохоор хэг тэжээ гэдэг нөө хар гахаагаар алдартай байхгүй юу? Арьсныхаа өнгө нь хар мах нь хар биш. Тэгээд тэр махыг одоо очиж идэхээр явах гэж. Ээж минь ёо. Хурш. Буянтай хэмбэр болоорой. Тэ болж гин үү инэрлээ. Хогоо ялгаж хайж байна. Яар амтдаг даа. Тэгэлөө зүүн 감사합니다. Одоо жимтэй. Гадна талнаас амир хөөрхөн.